За энэ бол манай Хөрөн Монголын урд тус хотын хангин гушууна Монгол үндэстнээ туршилтын баг сургуулийн одоо шинэ байрлаж байгаа газрын байж болоод бүх гаднах зургийг үзүүлж байна. Энэ нь бол уулын одоо хангин гушууна одоо нэртэй байсан хуучинд одоо их үер авдаг ихэд ашигн байсан туулайн голын яг хөвөн дээр байрлуулж одоо зарим нь хэсэг нь бол яг голдоор нь байна. Их ариун гол горохоо одоо энэ нөхөө энхүүл тонхуул 10 жил байна. Эдгээр голуудын энэ нь бол хүүхдийн одоо суралцах орчин тойронд бол хамгийн их юутай учраа аимшигтай учраа ачаарж байна. Одоо устай нөхөө энхүүл тонхуултай энэ нь бол одоо манай сурагчийн нэг сургуулийн байрлах орон одоо байршлын хувьд авчиглал бол одоо нэлээд хэд тэнцэхгүй газар орно. Бас нэг нь бол одоо энэ манай сургуулийн хүрээн дотор бол бас 2-3 амьд бодогддог байна. Тэгвэл одоо энэ сургуулийн одоо энэ татал үзэгдэж байгаа хэсэг бол одоо сургуулийн тэр голдоор одоо тэр барилгын хаягдмал шороогоор дэвсж босгосон газруудыг үзүүлж байна. Энээс болсон энэ суураас болоод одоо манай барилгын сургуулийн асар бол ан чав гарч олон талаар одоо барилгын яс чанарт бол нөөлгөө үзүүлсэн байна. Чиглэлээр нь одоо манай гэрийн ахмууд энэ хүүхдүүд суралцах орчин тойрон ийм одоо аюул төгшөөртэй байх бол их сэтгэл алгасч байна. Тэгээд бол нам засгийн донд мэдүүлэлт хийсэн гэвч тэднээс одоо бол тогттой харуулт өгөөгүй байна. За энэ голын усанд бол 2017 оны 3 сарын 11-ний өдөр бол 3 хүүхэд наадж гаад энэ дэгдэл гарч 2 нь бол амин насаа наадсан. Чиглэлээр нь бол энэ нь сургуулийн орчин тойронд ийм гол горох усуу энхүүл тонхол нөхөө чөөрөн байх нь бол одоо мөнхөө одоо гэрийн ахмууд болсон хүмүүс энэ сэтгэл санаанд их дараас үлжүүлж байна. За энэ бол одоо манай сургуулийн тамирын ордон болоод одоо өмнө талд нь чаатай одоо жалгаж байгаа нь бол Монгол үндэстний дунд сургуулийн одоо сургуулийн шинэ шилжиж ирсэн байрлага мөн манайтай адилхан одоо яс чанарын талаар одоо их аюултай байна. За энэ сургуулийн хүрээнд ийм одоо барь дуусгаагүй барилга байх нь бол одоо сурагчийн найр чаш амар төвчөнд бол их нөлөөтэй байна. За тэгвэл мануусын одоо бас нэг үндэстний зан дадлал нүүл бүхнүүд зан дадлалын бол хай хурсангүйгээр скинодноос одоо албадлагын чанартай гар ийм ажлыг хийсэн байна. Энэ үний одоо гэрийн ахмууд болсон бид нар илчлэн мэдэгдэж байна.